Амрыг ирээ сонсогчдоо сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 39 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрэгээ ярьж эхлэхээс өмнө та нартаа Согомо киноны талаар товч мэдээлэл хүргэе. Согомо олон ангид аимшигын кино нь Хайтангийн ижил нэрт зохиолоос сэтгүүлсэн бөгөөд S Audio M-Book платформд Согомо нэрээр хайх юм бол өндөр үзэлттэй байгаа. Та бүхэн бас сонсож үзээд дараа нь киног нь үзсэн ч болно. Агуулгын хувьд гэвэл готов гэх үгэн ойгоос нэраа хүүхэд олж өсөхөөр шийддэг. Хорсолт авцсан ороолон өвгний олсон лусын охиныг харааснаар тэдний ойр тойронд аимшигтай явдлыг дагуулж ирдэг үйл явдлууд гарах юм аа. Тэгээ энэхүү Монгол аимшигын цовралд дурлагсдыг шуугуулад байгаа Согомо олон ангид аимшигын киноны бүх ангийг сонсогч та бүхэн Univision Монгол багц Look TV-гийн Nomodia Original CC-с үзэх боломжтой. Миний хувьд болохоор Согомогийн бүтэн хувилбарыг нь аудио хэлбэрээр сонсоод киног нь ч гэсэн үзсэн хүний хувьд аимшигын зохиол, кино подкаст сонирхдаг хүмүүс үзэхэд бол үнэхээр харамсгааргүй чанартай бүтээл болсон юм шиг санагдсан. Тэгээ та бүхэн маань бас Согомо олон ангид аимшигын киногоо үзээрэй. Ингээд өнөөдрийн ярих хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдөр эхнэрээ олон цаг тамлаж алхаар зохиож хутгалж хүнөөсөн хэргийн талаар ярихаар бэлдсэн байна. Ер нь бол та бүхэн ч гэсэн мэдж байгаа л ах сүүлийн үед олныг цочроосон хэрэгүүд ар араасаа гарч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүр өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл уйлдэж эхнэрээ тамлаж хүнөөсөн хатас тэргийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Хэргийг тодруулах юм бол шүүгдэгч Аан 2024 оны 1-р сард Өвөрхангай аймгийн нэр бүхий суманд оршин суух өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас хамтран амьдрагч Тэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дух болон баруун чамархай хэсэгт алхаар зохиж хэвлээ болон дал хэсэгт нь хутгалсан буюу онц харгас үйлдэлийн улмаас хохирогч Тэгийн гавлын ас цөмөрч нас барсан хэрэг байгаа. За Аги болон Туян нар нь 2012 онд танилцж хамт амьдарч эхэлсэн. Дундаасаа ол хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаагүй. Туяа гэх эмэгтэй 1974 онд Өвөрхангай аймагт айлын 6 дахь охин болж мэндэлсэн. Агитай хамт амьдарч эхэлснээсээ хойш эгч рүүгээ байн залгаад Аги зодоод хэцүү байна, ална гэд хутга шөвөг дандаа барьдаг гэж хэлсэн байгаа юм. Тэг хэрэг болох өдөр буюу 2024 оны 1-р сарын 18-ны өдөр Туяа эгчтэйгээ уцаар ярихад би тэтгэврийн зээл аваад Улаанбаатар хот руу явнаа гэж хэлсэн байгаа. Тухайн үед Туяагийн эгч нь фэйсбүүкээр видео кол хийж ярьсан чинь Туяагийн баруун нүд нь хөхөрцөн духан хавцсан байдалтай байсан. За тэгвэл тухайн хэргийг үйлцэн гих Агийн мэдүүлэгтээ яг юу ярьсан бэ? Одоо та бүхэнд мэдүүлгийг нь хүргэе. Талигааж тэр өдөр арх уусан байсан. Орой гадагшаа гарсан хойгуур нь унтаж байхад гэртээ орж ирээд намайг татаж босгоод толгоо руу модоор цохиод авсан. Тэгээд босож ирээд цохиулсандаа уур хүрээд алхаар цогсон. Намайг өөрийг нь алхаар цогчлоо гэд хоолны шүүгийн дотроос хутаг гаргаж ирсэн. Над руу дайрах гэж байхаар нь булааж аваад зөрүүлээд хутгалчихсан юм. Би тухайн үед мэдрэлийн ядаргаанд орчихсон байсан. Нэг сарын үед ядаргаанд ороод шоконд орсон байсан. Өмнө нь би хутга шүүг барьж дайрч байгаагүй. Согтуугаараа л эгч нартайгаа ярьдаг байсан. Намайг унтах гэж байхад дэлгүүр рүү архинд яв зээлээд ир гэд модоор цогсон. Би архинаас гараад хоёулаа сайхан амьдрий гэж хэлж байсан. Арх ухаараа л намайг зодчихлоо гэж ах トゥ нартаа хэлдэг. Намайг арх авч ир гэж хоргоогоод байдаг учраас алгадаад авдаг байлаа. Миний хэлж байгаа үгийг огт тоодоггүй. Би тухайн үеийн үйл баримтыг яг сайн санахгүй байгаа. 4 хоног нойргүй яваад сэтгэл санаа тайван биш нэг л сонирн байгаад байсан. Өдрөөс хойш түлээ хагалж байхад арх угаад л яваад байсан. Би их нэртэй нэг их юм хэлдэггүй байсан гэсэн мэдүүлгийг бол өгсөн байгаа. Гэтэ мэдүүлэгтээ бол тэр өдрийнхөө үйл явдлыг санахгүй байна л гэж хэлсэн байгаа юм. Харин гэрчийн мэдүүлгээр буюу Аги нагцын даа унчихсан байсан. За нагц нь гэрчид дүүчин шүнжэнгөө ойжлоо. Ухаан санаа нь орж гараад байна гэж хэлэхээр нь гэрт нь авч утсан. Тэгээд 2 өдөр харж унахад Аги өмнөх өдөртөөгөө нийт 2 шөнө нойргүй онсон. Гэхээр нэмлэгт очиж тариа илгсэн. Тэгээд тэр шөндөө ч гэсэн Аги ерөөсөө унтаж чадаагүй. Харин маргааш нь буюу Агигийн гэрт очиход гэр нь төгжээтэй байсан учраас буцаж исэн. За ингээд буцах замдаа бол Агидад харсан байгаа юм. Таарахтаа эхнэрийг нь асуухад гэртээ байгаа гэж хэлэхээр за худлаа яриад би сая танад очисон гэд дахиад гэрт нь очиход орон дээр нь хутгалуулсан байдалтай одоо хохирогч талигаач Тэ байсан байна.
Шинжээч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс хүрэхэд болвол Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Дулмаагийн захирамжаар эмч хамтарч дүгнэлтийг гаргасан байгаа. Агийн сэтгцийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй харин мэдрэлийн талаас хэсэгчилсэн цөөн уналт таталтын хам шинжтэй. Хоёрдугаар талаараа цаашид өөрт болон бусдад аюул учруулах нь багтай, хэрэг хариуцах болон үнэн зөв дүгнэлт өгөх чадвартай, эмнэлэг зүйн ярилцлага хийж амьдралын түүх сэтгцийн байдал, дэглэгрэнгүй үйлчлэг шинжилгээ хийсэн. Мөн хавтас тэргийн материалаас хохирогчийн мэдүүлэг, шүүгтэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргийг уншиж судалсан. Мэдрэлийн талаарх баримт зэргийг харгалзан дүгнэлтийг гаргасан. Тухайн үед сэтгц ямар байсныг дүгнэж дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа Агийн тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ямар байсан, ямар өөрчлөлт гарсан зэргийг судалсан. За тухайн үед бол Агийн өөрийн үйлдэлийг учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан учраас хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн байна. Эмнэлгийн талаас уналт таталт гэдэг оновчтой юм байлээ. Уналт таталтаар илэрдэг мэдрэлийн гаралтай өвчин гэсэн байна. Хэргийн газар үзлэг хийхэд Өвөрхангай аймгийн Дугаар баг, Дугаар тоотод орон дээр шок хэлбэртэй цэнхэр өнгийн даавуугаар бүтээсэн 40 орчим насны эмэгтэй хүний цогцос байна. Цогцос нь биеийн бүх хэсэгт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон. ертөнцийн зүгээр толгой хэсэг нь зүүн хойш харсан, хөл хэсэг нь баруун урд зүг рүү харсан байдалтай. Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлд толгойн дагдсны баруун хэсэгт зах ирмэг, тэгш бус хуйх язарсан ил шархтай, дохны дээд дунд хэсэгт хүрэн ягаан өнгийн язарсан шархтай, хэвлийн баруун доод хэсэгт зах ирмэг, тэгш ил шархтай, шарханд нэг шиг ойдол тавьсан, ар нуруу баруун далны доод хэсэгт 4, дугаар хавирганы харалдаа ирмэг тэгш ил шархтай гэсэн тэмдэглэл байна. Ингээд шүүхээс олвол шүүгдэгч Аад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-8 дахь хэсэгт заасан онцх харгас хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гин буруутай тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-8 дахь хэсэг зааснаар нийтдээ 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад идлүүлэхээр тогтоосон байна. За мөн шүүгдэгч Аан цагдан хоригдсон нийт 21 хоногийг хорих ял идэх хугацаанд нь оруулан тооцсон байна. За энэ бол бүр үнэхэрийн харамсалтай хэрэг. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр бол 2017-оос 2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж 8394 хүн гэмтсэн. Тэгээ 2025 оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан. Хүчирхийллийн 10 тохиолдолд тутмын 9 нуугдмал байдаа гэсэн мэдээлэл өгсөн байсан. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл бол угаасаа хаалттай хаалганы цаана хайртай дотны хүмүүсийн дунд үйлдэгддэг гэмт хэрэг гэдгийг бол та бүхэн бол сайн мэдж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн хүмүүс бол нийгмийн хүрээллээс тусгаарлагдаж бие даасан байдал нь үгүй болоход хохирогч өөрөө гэр бүлийн харилцаанаас шууд хамааралтай болдог. Энэ үед болохоор хохирогчийн өөрийнх нь үзэл бодол хэрэгцээ ямарч байхгүй ингээд байхгүй болж зөвхөн хүчирхийлэгчийн хэрэгцээ л чухал болно. Тэгээ хүчирхийллийн хэлбэр хэрэгцээлэл бүр дээд зэгтээ хүрэхэд хохирогч бол бүр амьдрах хүсэлгүй болж амиа хорлох орлого хийх нь ч гэсэн байдаг. Эмэгтэйчүүд үр хөвгтэй л одоо ч амьд угаасаа явж байдаг гэд тийм мэдээлж гисэн бэлээ. Гэхдээ хүчирхийлэл угаасаа удаан хугацаагаар ингээ үргэлжлээд ирэхээр олон эмэгтэйчүүд хүүхдээж хамгаалгаа олж өөрийнхөө ингээд эрүүл саруул ухаанаа хүртэл ингээ алддаг тохиолдлууд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн хохирогч нь бол хандах хин нэг юусоо байхгүй, очих явах юусоо газарчгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш бага болчихсон, сэтгэл зүйд нь өөрийгөө болон хүүхдүүдэд хамгаалах тийм механизм үүссэн, сэтгэлийн шаналл, хор хөнөөлийг багасгахын тулд хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шууд ингээ хамгаалж эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Түүний үйлдэлийг ингээ зөвтгөх надад хайртай болохоор л ингээ намайг зогсож байгаа. Надад хайртай болохоор л надад ингэж уурлаж муухай үг хэлж байгаа. Тэг муухай хэлсэн үг болгоныг өөрийнх нь буруу юм шиг ойлгодог тий. Ганцаараа байснаас л дээр гэж боддог ч юм уу тий. Тиймэрхүү зүйл анзаарэгддэг юм байлээ. Тийм мэдээлэлүүд байсан. Тэгэхээр та бүхэн маань одоо сонсож байгаа сонсогчид маань таны ойр дотны найз нөхөд хамаатан садан цаашлаад хажуу айл хөрстэй ч гэсэн ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ах юм бол шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж яаралтай арга хэмжээ аваарай. Тэгээ би танихгүй юм чинь угаасаа би мэдгүй юм чинь миний хэрэг биш юм чинь надад хамаагүй гэсэн байдлаар юусоо бити хандаарай манайхаа нэг ч гэсэн үнийг аимшигтай энэ зовлонгоос нь салгаж тусаалаарай. Хүчирхийлэлд угаасаа хинч хүртэж магадгүй
хүртэж байгаа хүмүүс нь бүр өөртөө ч гэсэн яахаа мэдгээ байсан тийм нөхцөл байдалд байгааг үгүйсэхгүй шүү. Тэгээ яг одоо манай подкастыг сонсож байгаа бол та хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт залгаарай. Мөн хүүхдийн тусламжийн 108 дугаар руу залгаж сэтгэл зүйн, эрх зүйн зөвлөгөөг 24 цагаар үн төлбөрөөр авч болно. За мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид зөвлөгөө өгөх 107 дугаарын хугацаар сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө бас үнгүй авах боломжтой шүү. За өнөөдрийн үндсэн хэрэг маань ингээд дуслаа. Одоо та бүхэндээ нэмэлт хэргийн мэдээлэл хүргье. Өнөөдрийн нэмэлт хэргийн мэдээлэлүүд бас нэлээд байгаа. 2025 оны 7 сарын 27-ны өглөө 6 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт хотхны 13 давхрын орчимд 16-аас 18 насны байх магадлалтай охин унаж нас барсан бүр аимшигтай цочирдом хэрэг гарсныг та бүхэн бас цахим ертөнцөөс харсан баха. Охины цогцсны байдал маш хүнд бөгөөд нүүр царай болон хурууны хийгээр бүр огт таних боломжгүй, биеийнх нь бүр 70 орчим хувь нь бяцарсан байдалтай байсан байна. Тухайн үед охин хар шорт, цагаан подоолог, хар хүрм өмссөн, ногоон ангийн үүргэвчтэй байсан бөгөөд хөлд нь гутал байгаагүй. Тэгээ мөн гар утсан ч гэсэн хэргийн газраас олдоогүй. Хэргийг болохоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Тэгээ тухайн охины хэн болохыг тогтоохоор задлан шинжилгээ, бусад холбогдох ажиллагаа явагдаж байна. Тэгээ урьдчилсан байдлаар бол охин амиа хорлсон байх магадaltaй гэж үзэж байгаа ч гэсэн эцсийн дүгнэлт бол гараагүй байна. Дараагийн хэрэг гэвэл цагдаагийн байгууллагад 2025 оны 7 сарын 24-ний 12 цаг 30 минутын орчимд Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт Орос улсны байрны гадаа 30 орчим насны эрэгтэй хүн 4-өөс 5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөдөлж авч байгаа хүүхдэд орхио цухтаачлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэжээ. Тэгээ энэ дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж хойшлуулгын ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэй гэрэн сурвалжлаад байгаа юм байна. За дараагийнх нь Масууруулах хэмнэн сэтгцэд нөлөөд байцсан хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмтрэх зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас олвол 2025 оны 7 дугаар сарын 26-наас 27 шилжих шөнийн цэнгэний газарт хяналт шалгалтыг зохион байгуулад байгааг та бүхэн бол мэдсэн бах. Шалгалтаар нийт 483 иргэн, үүнээс эрэгтэй 265, эмэгтэй 218 иргэнээс масууруулах хэм сэтгцэд нөлөөд байц хэрэгэлсэн эсхийг анхан шатны тестээр шалгахад урьдчилсан байдлаар Монгол улсын 8 иргэн, Бүгд найрамдах Турк улсын 1 иргэн масууруулах хэм сэтгцэд нөлөөд байц хэрэгэлсэн байсан тогтоогдод байна. Ингээд 2 удаагийн нэгдсэн шалгалтаар баар цэнгэний газраар үйлчлүүлж байгаа 1043 иргэнд масууруулах хэм сэтгцэд нөлөөд байц хэрэгэлсэн эсхийг шалгах анхан шатны тестээр сорилт тавихад Монгол улсын нийт 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс масууруулах байц илэрсэн байна. За тэгэхээр яг энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор эргэлт цэгийн сайт дээр бас нийтлэгдсэн байсан мэдээллийг та бүхэндээ уншиж өгье гэж бодсон юм аа. Ингээд хэллээ. Эмчээ миний гарыг битгий тайраач дээ. Би дахиж тэрийг хэрэглэхгүй. Хэдхэн жилийн өмнө Харт амиг масууруулах сэтгцэд нөлөөлөх бодис хэрэглэгчийн нас залуужиж байна гэхээр мэрсэр сонсогддог байсан бол одоо масууруулах бодис донтсон хүүхэд залуус гар хуруугаа тайруулах нь олширлоо гэх мэдээлэл хэвлэлээр тогтмол шахуу гардаг болсон. Тиймээс гэмтэл сох судлалын үндэсний төвийн гар сарвууны тасгийн эмч болон хорт зуршлаас болж гар хуруугаа тайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон залуусын яриаг сэрэмжлүүлэх болох үүднээс хүргэж байна. Миний тайрч байгаа энэ гараар тэр амьдралынхаа аз жаргалыг бүтээх байсандаа гэж бодох дэндүү харамсалтай байдаг. Эмчээ битгийлдээ гараа тайруулмааргүй байна. Би дахиж хизээж хэрэглэхгүй. Миний гар зүв зүгээр байгаа. Үзүүрээсээ жаахан л харалцчихсан болохоос зүгээр хөдөлж байгааг харахгүй байна уу гэд уйлж гуйж зогсох амьдралд дөнгөж хүл тавьж байгаа охид залуусын нулимстай нүдийг харахаар ямар хэцүү байдаг гэж санана. Тэд хожмын хор уршгийг нь мэдэхгүй зүгээр л мансуурч байвал болох юм шиг санаж домтож явсаар туйлдаа хүрсэн байдаг. Олонхийг нь насан туршдаа гар хүлгүйгээр хорвоог туулах эмгэнэлт хувь тавилан хүлээж байдаг. Мис таслын өрөөнд гар хурууг нь тайраад зогсож байхдаа энэ хүү охин масууруулах юм тарианд донтоогүй байсан бол ямар сайхан ирээдүйд түүнийг хүлээж байсан бол бусад шиг хоёр гараараа амьдралаа цогцлон бүтээж үр хүүхдээ хоёр гардан өндөрт өргөж хайртай хүнтэйгээ хотын гудамжаар хөтлөлтөө талхах байсан да. Миний тайрч байгаа энэ гараар тэр амьдралынхаа аз жаргалыг гэрэлт ирээдүйг бүтээх байсандаа адаглаад цалингаа буухаар гэртээ тор дүүрэн амттан байраад ирэх гар шүү дээ. Юу тутлаа гэж юу мэдрэхийг хүсэж ингэтлээ масуурч явсан юм бол
ээж аав ар гэрийнхэн нь хүүхдүүдийнхээ буруу зүйлд уруу татагдж донтож байгааг эртхэн мэдээд таслан цогсоохгүй явдаа гэж ирэхгүй харуулдаг. Суудсаараа байнга эм тариа тарьж мансуурснаар судасны хан гэмтэж бөглөрч гар сарвуунд бадарч хавддаг. Тэгээд хуруу гар хүлэн мдээгүй болж үхчиж эхэлдэг. Тийм өвчтний амийг аврах хамгийн эцсийн арга нь үхчихсэн хэсгийг нь тарих. Зөвхөн хуруу гэлгүй бугуй тухай мөрөөр нь тарих тохиолдол цөөнгүй. Хорт хавд руу тусаж осол аваарт ороогүй эрүүл залуучуудын гарыг тайрна гэдэг ямар хайран гэж санана. Бид аль болох үхжиж мэдээгүй болсон хэсгийг нүхэж эмийн эмчилгээгээр цусан хангамжийг нь сэргээх гэж үзнэ. Тэгээд болохгүй бол тайрхаас өөр сонголтгүй. Мансууруулах сэтгцэд нөлөөлөх бодис сэргэлснээр гар хөлөөд хариулаад зогсохгүй зүрх судас мэдрэл тархины насан туршийн өвчтөй болох эрсдэл маш өндөр. Дөнгөж өч өдрөхөн дээрх шалтгаанаар 25 настай залуугийн баруун гарыг тайрлаа. Залуус эмнэлэг дээр ирээд бүхнийг ухаардаг. Эцэг эхчүүдээ өөр хүүхдүүдтэйгээ ойр байж хүүхдүүдийнхээ хаана юу хийж байгааг хяндаг, ярилцдаг, шалгадаг, чөлөөт цагийг нь зөв болгосон өнгөрүүлэх боломж нөхцлөөр хангадаг байхыг уриалмаар байна хэмээн гэмтэл соох судлалын үндэсний төвийн гар сарвууны тасгийн зөвлөх хэмж Баатарч ав ярьлаа. Ганцаардаж сэтгэлээр унсан найзыгаа гомдоохгүй. Гэхдээ анх тариулснаас хойш гарч чадахгүй байсаар гараа тариулсандаа харамсаж байна. 17 настай болор нэрийг өөрчлөв. Яг үүндээ би гараа тариулна гэж огт төсөөлж бодож байгаагүй. Ганц хоёрхан удаа л нууцаар тарьчаад болно гэж бодож явсаар нэг л мэдэхэд гараа тариулчихсан байсан. Одоогоос жил гаруй өмнө найз минь аав ээж хоёр нь салснаас болж тэр сэтгэл санаагаар унаад байнга л амиа хорлмоор байна гэдэг байсан. Нэг өрөө намайг гэртээ дуудахаар нь очтол чамд гоё мүүзүүлээгээд капсул тайм зүү тариуртаа гаргаад ирсэн. Тэгээд түүнийг яаж хэрэгэлдэг хэрэглэсний дараа ямар болдог тухай надад ярьж өгсөн. Удалгүй надаас хэрэглэж үзмээр байна уу гэж асуусан. Тэр орой би саваагүй зангаасаа болоод бас ганцаардаж сэтгэлээр унсан найзаагаа гомдоохгүй гэхдээ зөвшөөрсөн. Судсандаа хин нэгнээр тариа тариулах нь битгий хэл эмнэлэгт хэвтэж тусалж хийлгэж үзээгүй байсан мөртлөө найздаа үгүй гэлж хэлж чадахгүй тариулсан. Түүнээс хойш бид байнга уулзах бүрдэл нөгөөхөө тавтдаг боллоо. Найз маань өөртөө тарихаас өмнө надад тайрдаг байлаа. Нэг их удалгүй би найздаа ч өөртөө ч хийждэг болсон. Миний сэтгэл санаа байнгын тогтворгүй уур уцаартай болж хинтээж таархаа байсан. Гэрийнхний аргадах, загнахын аль нэг ч аргалаад, зайл гаргаад бүр болохгүй бол зөрүүдэлж, гүжүүдэлсээр дийлдэг байсан. Тэдний хинэн ч намайг мансуурч буруу зүйл хийж аваа гэж бодож төсөөлөөгүй. Зүгээр сэтгэл санаа нь тавгүй байна л гэж боддог байсан байх. Би боломжил гарвал найзындаа эсвэл найзтайгаа хамт байхыг хичээх болсон. Гэртээ байх, хичээл хийх, сургууль дээр очих нь надад утгагүй болж, нөгөөхөө л хийхгүй бол амьсгалж чадахгүй болох гээд байгаа юм шиг бачуурч, би сүлдэж, хүйтэн хөл сасгараад юу ч хийх тэнхэлгүй болж тарчилдаг болчихсон. Мөнгөтэй болохын тулд хүний санаанаас гарамгүй зүйлс сэдэж, худлаа ярих бол наад захын асуудал болж бүр хулгай хийдэг болсон. Заримдаа би буруу замаар яваад байна да. Одоо ингэж болий. Ингэж болохгүй штэ гэж бодогдохч. Одоо сүүлчийн удаа ганцхан гих бодол илүү хүчтэй төрж өөрийгөө засаж авах бүх бодлыг хийсгдэг байсан. Мэргэжил боловсралтай сайн хүн болж сайхан амьдрахыг мөрөөддөг байсан өөрийгөө гаргүй болсныг муу зуршлаасаа гарах гэж яаж зовж байгааг харах мэдрэх үнэхээр харамсаар байдаг. Анх хэлэхэд нь л найздаа зөвшөөрөхгүй, найзаагаач бас болиул харах хэмжээ авалгүй, хүний үгэнд орж уруу татагдсандаа би харамссаар л байгаа. Хайртай хүмүүсээ зовоож гомдоосондоо уучлалт гуймаар байна гэсэн байна. Дараагийнх нь өдөрт 2 удаа тунгаа хэтрүүлж тариад 2 гараа тариулсан 20 настай чулуун нэрийг өөрчлөв. Тэр өдөр би муу зуршлаасаа болж яг галзуурчих гээд байсан. Тэгээд эмийн сан ороод эмийн санчт нь худал хэлж гуйсаар агаад өөрт хэрэгтэй юм авчиж чадсан. Машиндаа сууваагүй юу өнөөхөө хэрэглэлээ. Хэсэг хөвтөж яагаад дүүгээ сургуулаас нь авчаад үлдсэнийг нь хийчихсэн. Нэг сэртэл би эмнэлэгт эмч гарыг чинь яаралтай тарина. Мансууруулах бодис хэтрүүлэн тарснаас болж судас чинь бөглөрч, цусны эргэлтгүй болж хуруунууд чинь хөвчөж байна гэхэд гарлууга хартал хуруунууд маань үзүүрээсээ юм төрчихсэн юм шиг харалчихсан байсан. Хөдөлгөх гэтэл бадараад хөвшөөд байгаа ч юм шиг болоод урдын хашгээ хөдлөөгүй. Тэгээд л хагалгаанд орж 2 гаруй болсон. Аав ээж минь хуваараа хөдөлмөр эрхэлдэг. Бидний сургалтын төлбөр хувцас хэрэгтэй бүхнийг олохын төлөө өдөр шөнөгүй хичээдэг эхэлж ирийн хүмүүс. Би мансуурдаг гэдгийг хүнд мэддэхгүй тулд зүүнний сорваа нуух хэрэгтэй болсон.
Тэгээд аав ээжид хичээлээ сайн хийж, сайн хүн болно гэж амлалт өгч байгаад хоёр гартаа шивээс хийлгэх зөвшөөрөл авч, шивээс хийлгэх мөнгөө ч бас тэднээс авч байсан. Тийм хэмжээнд хүртэл буруу зүйл хийж донтож байсандаа харамсдаг. Бас аав ээжийнхээ итгэлийг алдаж гомдоосондоо өөрийгөө хизээж уучлж чадахгүй. Хамгийн гол нь би одоо тахирт дуу болцоход ингээд явж байгаад үнэхээр харамсдаг. Тиймээс буруу муу зүйлээс өөрийгөө татаад авчихдаг байгаарай. Хизээч битгий тэр муухай зүйлийг хэрэглэж үзээрэй. Хэрэглэх тухай битгий бодоорой гэж хүүхэд залуус захимаар байна гэлээ. За ингээд өнөөдрийн маань үндсэн хэрэг болон нэмэлт хэргийн талаар мэдээлэл өгөх подкаст маань дууслаа. Тэгээд та бүхэн маань өнөөдөр бол маш бас хүнд хэрэг байсан гэр бүлийн хүчирхийллийн талаар хамгийн сүүлийн мэдээлэл бол сүүлийн үед масруулах хэм сэтгцэд нөлөөд бодистой холбоотой гэмт хэрэг маш их болж байна. Ялангуяа одоо өсвөр үеийн залуучууд яг эдэр насныхан илүү их хэрэглээд түүнээсээ болж өөрийнхөө амь нас, эд хөрөнгө цаашлаад бүр маш олон зүйлээ алдж байгаа учраас яг одоо үнийг сонсож байгаа өсвөр насныхан залуу үеийнхэн эцэг эхчүүд маань ер нь бие биедээ бүгдд нь шаардлага тавиарай. Мөн та бүхэн аимшигын кино сонирхдаг, аимшигын зохиол кино подкаст сонирхдаг болвол за Univision-ы Монгол багцуулан Look TV-гийн Nomodia Original CC-с Согоомоо олон ангид аимшигын киног үзэх боломжтой шүү. За өнөөдрийн подкасттай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.